За өдрийн мэнд 3 минутын бичлэг хүрч байна. Тэгээд манай пэйжээс ер нь бол энэ даваагийн хянаглахын эр хүний даваагийн хянаглахын нууц гэдэг номыг түгээх зорилго түгээх тийм чиглэл байсан. Тэр зогссон байгаа. Тэгээд ер нь бол ойрхон буцаад тэр үйл ажиллагаа санжигдэрх юм бол тэр энэ номыг ер нь бол түгээн борлуулах олон хүртээх тийм зорилго байгаа байхгүй. Тэгээд ягаад ингэ урт наслуулдаг сүмийн тийм соёл түгээдэг гэсэн мөртлөө хажуугаар нэм ном түгэж байгаа юм бэ гэх хүмүүс гайхаж байгаа. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн амьдрал доктортой байхын үндэс нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа байдаг. Ил харилцаа болон дотн харилцаа аль алиндаа амжилттай байх хэрэгтэй. Энэ амжилтыг хүмүүс ил болон талдуур хайгаад буруу хайсанс болоод тэг ингээд арх тамхинаас юм уу өөр эмэгтэй хүнээс юм уу хайсанс болоод араар тавилт үл ойлголцол гэх мэтчлэн олон асуудлууд үүсэж штэ. Тэгэхээр ер нь бол бид нар яг энэ асуудлыг яг мөн чанараар нь алга болгочих юм бол бидний одоогийн архитектууд гэр бүл салалт үл ойлголцол багасчна гэсэн үг. Дээрээс нь эрэгтэй хүн хоосрол мэдрэх гэдэг зүйл байдаг. Энийг харин багасгахын тулд энэ соёлыг зөвөр түгээх гэж байгаа. Ягаад тэгэхээр эрэгтэй хүний энергийн алдагдал гэдэг зүйл нь заавал хоолоор гэлтгүү, харилцаанд гэлтгүү, ер нь бол бэлгийн энергиээр дамжуулж маш их энерги алддаг байхгүй. Тэр зүйлийг боловсруулахын тулд маш их энерги зарцуулдаг. Тэр цуглуулсан энерги ингээд ямар ч үр ашиггүй ингээ гадагшлуулаад ах нь хүнийг ер нь сэтгэл зүйн хоосролд хүрэхийн бас нэг том учир шалтгааны нэг нь бол тийм аа. Тэгэхээр бид нэр одоо тэр зүйлийг улс сүртэй авч үзээд илүү зөвөр авч ингээд шийдэх гэдэг тэр шийдлийн тухай ярилцах гэдэг юм. Тэгэхээр энэ бол нэг бодлын шин соёл. Гэхдээ тодорхой хэмжээнд амжилттай явж юм уу тийм ирчүүд бол энэ сэдвийг ингээд зөв далд хумсрын үед бол мэддэг. Тэгээ өөрийнхөө энэ тусаад мөн чанарыг чадвараа ингээд хадгалахын тулд те яг ямар хуу байдал үйлдэл хийх ёстой вэ гэдгийг мэддэг. Гэхдээ энийг заавал зөвхөн ийм аз төдий биш, онол төдий биш яг энэ зөв практикаар хэрэгжүүлэх, зөвөр өөрийгөө арчилж сурах. Тэгээ ер нь гоо үзэсгэлэнгээ арчлах хүч чадалтай байхад ч гэсэн эсвэл сэтгэх чадвар өндөртэй байхад ч гэсэн өөртөө итгэлтэй байхад ч гэсэн нэг дотоод мөн чанар, бэлгийн энерги нөлөөлдөг байхгүй. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө ямар нэгэн байдлаар завхаарлыг уриалан дуудаж байгаа хэрэг биш. Зүгээр та нар хэтэрхий юмыг өнгөн хардаг. Юмыг ингээд гүн сүрээр нь харахгүй байхгүй. Гүн сүрээр нь харах юм бол энэ богино наслалтын үл ойлголцлын хөгжихгүй байгаа байдлын хит арааданлаг байгаа байдлын мөн чанар нь утга учир нь сүр эндээ байгаамаа. Тэгэхээр арааданлаг байдлаар биднийг арааданлаг байгаа бол арааданлаг байдлаас нь зөөр гаргахын тулд бид нар зөвөр соён гэрх хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ дээр яг ихэнх хүмүүний хувийн амьдралыг асууад байдаг. Гэхдээ хувийн амьдрал гэхээс лөө энерги судлалын багшийн хувьд яг энэ зүйлийг энэ сэдвийг засахгүй бол ингээд би 1000 удаа ингээд урт наслуулах дасгал зааж өгөөд, онол зааж өгөөд нэвэр байхгүй. Яг гэвэл тэр хүн тэр олсон жоох энерги дахиад үрэн таран хийгээл дуусгах гэдэг учраас тэгэхээр илүү гүн сүрээр нь хүмүүнийг ингээ арааданлаг байдлаас нь салгахын тулд илүү зөв байдлаар соёлтой болгохын тулд энэ соёлыг төгөөж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр яг харин тэрийг яг яаж гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Гэхдээ 1 минут бол мэдээж өрөхгүй. Тэгээд дараагийн бичлэгээр мэдээж тодорхой хэмжээний дахин давтагдчихж байгаа энэ онлуудаа тэгээд ойлголтол нь заах хэрэгтэй учраас тэгээд дараагийн бичлэгтэр илүү дэлгэнгүй тайлбарлая.